신시가 알아준 바인데고 조기 선지 반지다 뱉었지 조기 선지. За манай Dark Bay подкастын маань сонсож байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд манай энэ удаагийн дугаар маань эхэлсэн байна. Би тэгээд энэ удаагийнхаа дугаарыг ганцаараа ярина. Манай дүлгөөнөө маань байхгүй. Тэгээд дараа 7 хоногт бид хоёр хоёлаа зүгтаа дугаараа хийн. За тэгээд энэ дугаараа эхлэхээс өмнө хэлтгэрээ зүрх судасны өвчтэй аимшиг юм ярихаар айгаад идэг хүмүүс байхan бол өөрсдөө мэдээ сонсорой. Anita Lorraine Lynch нь 1959 оны 11-р сарын 2-нд Сидней, Австралиа төрөөд хүүхэд насаа Blacktown гээд Сиднейгээс холгүй газар өнгөрөөж тэндээ өссөн. Тэгээ энэ хотод ер нь их дээрэм хулгай, гэмт хэрэг их гардаг байсан. Харин Анитагийн хувьд гэвэл Blacktown хотын арай гайгүй дажгүй хэсэг гэх юм уу да хэрэг төвөгнийх гардгүй хэсэгт нь дүү Катрин, ээж Grace Au Garrett-тэй дөрвөлэн амьдардаг. Тэгээ Анита дүү Катринтайгаа нэлээд дотн байнга л цуг сайн найзуучиг байж идэг. Тэгээ Анита гэрээхэн болон найзынхны дүрсэлж хэлэхдээ ер нь бол их тусархаг, сайхан ааштай, хүнлэг эмэгтэй гэж ярьдаг. Тэгээ дээрэс нь маш их царайлаг, дандаа л хамгийн гоё юу гэсэн хувцснуудыг өмсөж нүүрсээ байнгын янзалж бодож явдаг. Тийм болохоор янз бүрийн миссийн тэмцээнд орж явж исэн билээ. Тэгээ тэрнээсээ ч хэд удаагийн шагнал авсан. Тэгэхэд найзууд нь Анитаг чи цаашдаа ер нь модель болоод явхад болох юм биш үү гэж хэлсэн чи Анита болохоор өөрөө амьдралтай илүү ач холбогдолтой юм хиймээр байна гэд совилогчийн сургалтанд сууж нэг имлэгт дадлахаар ажиллаж исэн. Тэгээ тэнд ажиллаж байхдаа нэг John Cobb гэж залуутай танилцсан. John Cobb-ын тэр үедээ найз охинтойсэн билээ л да. Тэгээд анх Анитаг хараад өстой яасан хөрх охин бэ гэж шууд дурлал. Тэр байсан найз охиноосоо салаад Анитатай үерхэж эхэлдэг. Тэгээ Johnny хувьд гэвэл тийм маш их хэрч хүчтэй, дандаа инээдтэй юмарал хүмүүс инээлгээл яваад идэг залуу байсан. Тэгээ энэ хоёр ч 1980 онд танилцаад 81 он гэхэд сүү тавиад 82 он гэхэд гэрлээд Anita Lynch нэрээ өөрчилж Anita Cobb болгодог. Тэгээ гэрлээд хэдхэн сарын дараа Anita жирэмсэн болдог. Тэгсэн чинь маш харамсалтайгаар удалгүй хүүхэд нь хэдхэн сартай байж байхдаа зулвчдсан билээ. Тэгээ мэдээж хоёулаа амьдралаа эхлэхгээл гэр бүлтэй болох гол хүлээж исэн. Тэгсэн ийм харамсалтай зүйл тохиолдохоор энэ хоёр энийгээ мартах гэж их юм боо да. Толгоогоо цэвэрлээд дэлхийгээр тойрон аялал хийхээр болдог. Тэгээ ялангуяа Европын орнуудаар хөвчлэн явж бүтэн жил гарan дэлхийн орнуудаар явж агаад гэртээ Австрали руугаа буцаж ирээд байжсэн чинь John ингээл дахиад хүүхдтэй болоод гэр бүлээ ингээд эхлүүлэх гэж үзье л та гэд хэлсэн чинь Анита болохоор дөнгөж 20 эдгэн настай байсан болохоор жоохон дургуцаад дахиад би ингээд залуугаараа баймаад найз нөхөдтэйгээ уулзаад ингээд аялаад явмаар байна гэд жоохон тэр хоёрын дунд хэрүүл маргалдаан гарч эхэлдэг. Тэгэд эннээсээ болоод 1986 он гэхэд хэсэг ингээд түр хугацаанд бинээсээ хол байхаар шийдэд Анита буцаж Blacktown руугаа 6-7 хоног нөхөр болоод явдаг. Тэгээ очиод сувлагчаараа дадлага өрөөлжлүүлэн хийгээд найз нөхөдтэйгээ байнгын ингээд орж гараал цагийн өнгөрөөж агаад сар гарангийн дараа нөхөртөөгөө уулзаж цаашид яахаа шийдээгээд нэг айгүй гоё романтик газар орой хоолмол идчихэд хоорондоо ингээл буцаж нийлээгээл ярьж агаад тэр хоёр буцаж нийлэхээр болоод за хоёлаа ингээд буцаад нийлъя. Тэгээ удахгүй эх 7 хоногоос шинэ байр хайгаад байран таалагдвал тусдаа нүүж гарыгээд шийдцгээгээд гэр гэртээ хардаг. За ингэж уулзснаас 3-4 өдрийн дараа 1986 оны 2 дугаар сарын 1 буюу хагасаа өдрийн орой John Anita хоёр Johnny гэрт нь гэрийнхэнтэй орой хоол идчихэд нэгд өдөр байр ахаар тохироод John Anita гэрт нь өрөөж өгчөд хардаг. За тэгээ маргааш нь болж энэ ч 2 дугаар сарын 2-нд шүү дээ бүтээсээ өдөр Анита өглөөс ирээд ажил руугаа цаг богоонд суугаад очиод өглөөнийхөө ээлжинд гарч ажиллачаад тэр оройноо ажлынхантайгаа нэг Redfern гэдэг хот руу очиж орой хоолнд орчоод хідэн стакан вайн уучаад оройны 8-аас 8:30 хооронд найз нь Анитаг богооны буудлын дээр буулгаад үлдээдэг. Тэгээ богоонд суугаад буцаад Blacktown хоттой очиод уг нь бол ингээд дандаа ингээд ажил мэжлээ тарчаад аав руугаа залгаад богооны буудлын дээр ирчлээ аава хүрээд ирээд аваарай гэж тэгтэй маань л та. Тэгсэн чи яг тэр өдөр богооноосоо буугаад мөнгөдөлж ярддаг нөгөө утсан дээр очиод залхажсэн чинь бүх утас нь эвдэрсэн байсан. Тэгээ бас хажуугийн таксины зогсоол дээр очиод такси ярих гэсэн чинь нэг ч такси байхгүй явцсан гэр гэртээ харьцаацсан байсан.
Тэгэнгүүт нь Анита алхахаа шийдэж байгаа хгүй. Анитагийн гэр нь Богоны буудлаас 3 км гаруй юм бэлээ. Тэгэд энэ ч одоо оройны 10 цаг болцсон байгаа штэ. Богоны буудлын дээр ганцаарх эмэгтэй хүн айгүй хэцүү. За тэгсэн чинь маргааш өглөө нь болж Анитагийн ээж аав нь ингээд охиноо гэртээ аваагүйг нь мэдээд аав нь утсанд нь бас ямар нэгэн дуут мессеж ирж үгээд харсан чи юу ч байгаагүй. Тэгээ бодож байгаа хгүй. Манай охин ч өчигдөр нэрээ ажлынхаа найзуудтайгаа орой гарсан штэ. Айгуул бол маргааш өглөө нь ажилдаа байсан болохоор найзандаа хонцсон байлгүй дээ гэд нэг юм бодоогүй. Тэгсэн чинь Анитагийн өчигдөр цуг гарсан ажлынхаа хүн нь ааврын залгаад Анита хаанагаан бэ өнөөдөр ерөөсөө ажилдаа ирсэнгүү гэд тэгсэн чинь хоёул яг ингээд ойлгоод яг Анита алга болцсон байж штэ гэд аав нь ингээд шууд цагтаа руу очиж хэлдэг. Харин ээж нь Анитагийн мэддэг гэсэн хүн бол залгаж охиноо асуусан боловч хин ч одоо мэддэггүй хаанагаан гэж мэдээгүй. Ээж нь бас нөхөр болох Жон руу залгасан. Тэгсэн чинь Жон шууд Сиднейгээс цаг гарын явж агаад ээж аавах нь гэрт нүрж ирдэг. Тэгээ Жон болон Анитагийн ээж аав гурав хоорондоо ерөөсөө нэг тийм хайрцаа сайтай биш байсан юм байна л та. Ягаад тэгэхээр охинтой нь ингээд сар гарын яриаггүй ер нь ингээд хэрэлдэж мэрэлжсэн болохоор л жоохон харьцаа мутал байсан юм шиг байгаа. Тэгэл Жон гэрт нь очиод ааваас нь найзууд руу залгасан уу, цагтаа руу залгаж асуусан уу гэж байн асуугаа шалгаагаадсэн чи аавах нь уур нүрээд Жон руу одоо залгалгүй яа гэм бэ? Чи одоо тэнийг юм уу гэж аав Жон хоёр нь жоохон маргалцсан. Тэгсэн чинь Жон за ашиг эднэртэй ингээд байгаад яах юм гэж бодоод буцаа Сидней рүүгээ харьцдаг. За ингээд найзууд болон гэрээхнэд бүгдээрээ хайгаад 2 хоног болоход Анитагаас ямар ч сураг байдгүй. Тэгсэн чинь нэг өдрөө өглөө 9:30 минутанд Анитагийн гэрээс холгүй байдаг нэг фермийн ажилчин хөрнүүдээ шалгах гэж талбай дээр нь очиод харсан чинь хөрнүүд нь нэг газараа цугларсан байсан. Тэгэл нээхэн бодоогүй өөр дахиагаа хаагаа шалгачаал буцаад хөрнүүд дээр очсон чи яг тэр байсан газараа зогсоолсон байна л та. Тэгэл гайхал юу хараад байгаа юм болоо гэд очсон чинь нэг эмэгтэй хүний нүцгэн бие доошоо хараад тэтж байгааг нь олж хараад шууд цагтаа дуудаад цагдаа нар энэ нөгөө алга болсон эмэгтэй агиул бол мөн байна гэд таамаглаж агаад задлан шинжээч рүү эмэгтэй цогцыг явуулдаг. Цагдаа нар эмэгтэй биенээс зүүжсэн зөвлөлт эмэг хормын бүгчийг нь бүгднийг тусад нь аваад Жон бол Анитагийн ээж авд үзүүлэхэд Жон хормын бүгчийг хараа шууд миний эхнэрх байна гэж таньсан. Тэгсэн чинь Анитагийн дүүн ингээл биш үү манай ихч чинь айгүй цэвэрхэн хүн байсан. Тэгээд хизээч бүгчөө юм халтар болтол нь зүүхгүй дээ гэсэн чинь цагдаа нар хажуунаас нь бүгчэн дээр нь цус олсон учраас ингэж харагдаж байгаа маа гэж тайлбарладаг. Тэгээд дараа нь гэрээхнээс нь задлан шинжээч дээр очоод Анитаг яг мөн байна уу гэдгийг нь очоод хараад өгөөч гэд Жоноос асуусан чинь Жон болохоор би эхнэрийгээ ийм байдалтай харж чадахгүй хаа гэтгсэн. Тэгсэн чинь ээж Грейс нь би ороод хараадах яа гэсэн чинь цагдаа нар нь одоо болохгүй ээж хүн охиноо ийм байдалтай харах юм бол одоо сэтгэлийн гүн хямралд орно өстой тэгж болохгүй гэд хэлдэг. Тэгсэн чинь аав нь болохоор за би л одоо орж харъя да гэд өрөөнд ороход өрөөний голд орон дээр цагаан давуугаар хуцсан охиноо хараад шууд л ингээд дотор нь нэггүй болсон гэж лээ. Тэгээ хөрхий ойлгомжтой штэ. За тэгээд ойртож очиод аавг нь аваад харахад аав нь шууд газар дээрээ ухаалтаж унсан. Тэгээл дотроо хөрхий миний л охин өстой биш байгаасаа гэл бодоол залбирч исэн гэд тэгжилээ. Тэгээд цагаан давууг сөхөөд харахад Анитагийн толгойг нь харсан чинь хоёр нүд нь тас харалтлаа хөхөрсөн, хамар нь угарсан, хоёр хацрын яс нь бас угарсан. Тэгээд бүтэн биеийн тэр чигээрээ хөхөрсөн, шалбарсан. Тэгэд ялангуяа хоёр хөхн ингээд маш ихээр зүсэгдсэн шалбарсан байсан. Тэгээ бас бритгээр зүссэн юм шиг шархнууд нь бүхэл бүтэн биеэр нь ингээд тархацсан байсан. Тэгээ нэг гарны хурууны хажуу тал нь тэр чигээрээ ингээд хөндлөнгөөрөө зүсэгдсэн. Тэгэд ихэнх хуруунууд нь хугарсан. Нөгөө гарын 3 хуруу нь хутгнаас хамгаалсан байдалтай юм шиг шархтай байснаасаа болж бараг салж унах байгаа юм шиг арсан дээрээ тогтцсон байдалтай. Тэгээ нэг чихэн шархнаасаа болж бас яг салж унахж исэн арсан дээрээ тогтчихсон. Маш олон удаа хэрцгийгээр урд арт талаасаа хүчндүүлсэн байдалтай байсан. Тэгэд энэ бүгдээс үзвэл Анитаг алсан хүн зүгээр л зугаагаа гаргах гэж Анитаг тамалж исэн нь одоо харагдчихсэн. За тэгээд Анитагийн өгсөн шалтгаан нь гэвэл хүзүүг нь том утгаар зүснээс болж цус алдаж өгсөн гэсэн онцтой. Бас дээрээс нь зарим шархан дээр шимэгч орхоонууд аль хэзээ шархыг нь
идчихсэн байдалтай байсан гэж задлан шинжээж хэлдэг. За бас загцыг олсон фармер анх харсан цагтаа нар бүгдээрээ Анитагийн биеийг нь олоход нүдэн нээлттайсэн. Тэгээ харцыг нь харсан чинь ямар их айсан байсан нь хүснийхэн дараа ч гэсэн мэдгэжсэн гэсэн. Тэгээ аав нь цогцыг хараа шууд л би түрүүний хэлсэн те миний охин биш байгаасаа гэж бодогдчихсэн. Тэгсэн ч Анитагийн биеийг мөн болохыг нь аав нь мэдээд цагтаа нарт яг ингээд баттай хэлж өгдөг. Мөртөн байцаагч нар Анитагийн цогц байсан фарм дээр очиж фармер өвгнөөс одоо тэр оройноо юу харсан, сонссон гэж асуусан ч өвгөн цогцыг олдог өдөр бол юу ч харагдаагүй. Харин одоо бодоод байхад бүтэнсэн өдрийн орой нэг эмэгтэй хүний ойрлох чимээ сонсогдсон. Тэгээ би тэр үед нэг юм бодоогүй, гар шалгаагүй. Яагаад тэгэхээр манай энэ аваар өсвөр насны хүүхдүүд ирж хоорондоо ингээд уулзаал юм яриад суугаад тоглоомоор ингээд айгүй их ойрлдог. Тэгээ тийм болохоор би нэг юм тоогоогүй, бодоогүй гэж хэлдэг. Харин цагтаа нар фармны иргэн тойрны хөршүүдээс ямар нэг юм харсан талаар нь асуусан чи одоо юу ч харагдаагүй. Харин бүтэнсэн өдрийн орой нэг эмэгтэй хашгирах дуу сонсогдсон гэж яг өвгөнтэй адилхан хариулдаг. Тэгэхээр н цагтаа нар эмэгтэйг хулгайлаад яг энэ фармны талбай дээр авчирсан. Эсвэл ногооныхын талбай дээр хамаг юм болсон байж магадгүй гэдэг одоо талбайд нэгжлэг хийхэд харамсалтай нь юу ч олддоггүй. Тэгэл Анитагийн найз нөхөр гээл ажлынхан хүмүүс гээл бүхэл одоо мэддэг хүмүүс дээр нь очиж асуулт асуухаар мэдүүлэг авахар болдог. Тэгэд хамгийн түрүүнд ээж аваас нь мэдүүлэг авахдаа одоо цагтаа нар асууж байгаа байхгүй юу? Анитаг ингэж хэрцгийгээр алах хүсэлтэй хүмүүс юу н байсан уу? Анитад дайсан байсан уу гэж асуусан чи ээж аав нь болохоор ёстой тийм байхгүй штэ. Анитагийн хамгийн сүлд хэрэлцэн хүн Жон л байсан. Тэрнээс бол бит хоёр нэг тийм юм мэдхгүй гэж хэлдэг. Тэгэнгүүтээ цагтаа нарт болохоор Жон Анита хоёр саяхан 1 сарын хугацаатай салсан. Тэрнээс биш Анитатай хэрэлцэн маргалцсан хүн одоо ёстой мэдхгүй гэж цагтаа нарт ингээд дахин хэлээдсэн. Тэгсэн цагтаа нар шууд л Жоныг алсан байж магадгүйгээ сэжиглэж эхэлдэг. Тэгээ яагаад тэгэхээр ихэнх аллаг гарсан тохиолдолд эхнэр нь юм уу, нөхөр нь юм уу, эсвэл найз охиноо юм уу, найз залуу нь ер нь беби нэгээ алсан тохиолдол их байдаг болохоор цагтаа нар шууд тэгж бодсон. За тэгээ Жоноос мэдүүлэг авахад Жон одоо маш их харамснаа хэлдэг. Яагаад тэгэхээр тэр өдөр Анитатай цуг явчихгүй яав. Эсвэл орой найз нартай уулзаж дуусан гут нь аваад гэрт нь үргээд өгдөг байж гэл маш их харамснаа хэлсэн. Тэгсэн чинь мөрдөн байцаагч ингээл үүдсэн чи Анитаг алуулдаг өдөр хаанаас ингээд асуусан. Тэгсэн чинь Жон болохоор би бүтэнсэн өдөр ажиллаад арчаад гэртээ харсан. Тэгэд оройн гэрээсээ гараагүй юу ч хийгээгүй зур гэртээ ингээл зурх нурхт үзэл хоолыг хэлээжсэн. Тэгээ маргааш болоод тэр ч одоо нэгт өдөр штэ. Нэгт өдрийн өглөө ажилдаа явчаад орой ахаа хоёртойгоо гарсан гэж хариулдаг. Тэгчээд дараа нь цагтаа нар Жоноос мэдүүлгээ авчаад дараа найзууд болон ажлынхнаас нь мэдүүлэг авахад Жон их нэртэй айгүй хайртайсан. Тэгэд Анита хоёлаа төр зүрийн хугацаатаагаар ингээд салъя гэдээсэн чинь Жон тэрийг нь жоохон дургуутсаж хүлээж авсан. Тэгэд ихнэрлүүгээ өдөр болгон залгаж ингээд хоёлаа буцаад нийлээл та гэд сар гарan салцсан байх хугацаанд залхдаг байсан гэж хэлдэг. Тэгсэн чил цагтаа нар Жон л ер нь алдсан маань яагаад тэгэхээр ихнэр нь салъя гэд Жон салахгүй гэд тахаар нь айгүй бол алчиж гэд дахин Жоныг гэлц дээрээ авчираад мэдүүлэг авдаг. Тэгээ мэдүүлэг авч явахдаа нэг цагтаа ингээд шууд Жон руу харж агаад чи ихнэрээ алсан бидтэй хэлээч чигээд асуусан чинь шууд ингээд Жоны толгоонд дүүрэл гайхал би одоо яагаад ингээд өөрийгөө сэжигтэн болсноо ойлгохгүй байна. Би хийгээгүй штэ гэд цагтаа хэлсэн чинь мэдүүлэг авч исэн цагтаагийнх нь ингээд бүр уур нүрээд enhanced interrogation буюу сэжигтэн одоо зоджиж хэргийг нь хэлээлгүүлэх арга хэрэгэлсэн. Жоныг мөр рүү нэхлээд түлхээд дараа нь хан руу түлхээд өөдөөс нь харж байгаа л орлол чи ихнэрээ алсан бидтэй хэлээч чи гээл тэгжээснэ толгойг нь авч агаад ширээ рүү савуулж цохоод тэгэнгүүтээ дахиад байжснаа чи зүгээр баг би алсан гэд хэлчихэжтэй гэл орилсон чинь Жон ингээд бүр тэсгээ байгаад өөдөөс нь харж байгаа за би алсан би л ингээд алсан байлгүйдээ гэд хэлсэн чинь цагтаар нар ашгүйдээ хэрэгээ хүлээлээ гэл бодсон. За тэгэж бодчихсэн ч гэсэн цаанаа л нэг Жон алаагүй юм шиг эсвэл гинэд ингээ одоо ухаарсан те яасан Жоноос хэрцгийгээр ингээ мэдүүлэг авсан болохоор хийгээгүй хэрэгээ яг хүлээж их шиг боллоо гэд дахин задлан шинжиж очиж асуухад шинжиж болохоор ганц хүн энэ хэрэгээ хийгээгүй юм шиг байна.
Тэгээ маш олон шарах зүсгэлт хүчндэлтээс нь харахад 2 болон түүнээс дээш хүмүүсээ хийсэн байх гэж хариулт өгдөг. Тэгээ энийг сонссон цагтаа нар Джоныг ингээд суллаад явуулчихж байгаа байхгүй юу? Айгүй муха тоглоомтой тоглоод байгаа юм яагаад байгаа. Джон суллагдсанаасаа сэтгэл санаа нь маш ихээр муудсан байсан. Тэгэд эхнэрээ алдчихад байхад нь цагтаа нар Джоныг алсан гэж гүтгээд тэгээ дээрэс нь бас би өөрөө Джон ингээд өөрөө алдсан ч юм билүү гэж бодогдтол нь ингээд сэтгэл санаагаар нь тоглоо хийцэн болохоор Джон архинд орсон. Тэгээ бас харт амхинд хүртэл орсон. Тэгээ бүр Анитагийн ажил явдал дээр нь хүртэл шал согтуу таа явуулсан очингуудаа тэндээсэн бүх хүмүүс рүү миний эхнэрийг буцаагаад надад аваад ирээчээ гэд орилж исэн гэсэн. Тэгээ сүүлд өөрөө болохоор хэлэхдээ эхнэрийнхаа ажил явдал дээр тийж хийсэн тийм үйл гаргасандаа би одоо маш их харамсаж явдгаа хэлсэн байт юм билээ. За ингээд цагтаа нар дахин Анитагийн ялуурчныг хайхын тулд Black Town-ы хотод амьдардаг урт нь бэлгийн хүчирхийлэл үйлдчихсэн хүмүүсийн нэрний чагсаалтыг гаргаад үлэг авсан боловч ямар ч сэжигтэй хүн гарч ирдгүй. Тэгсэн чинь нэг цагтаа Анитаг алга болдог орой Black Town гээд хотын богооны буудлаас 2 гудамжны цаанд байрлах утасны бүхээгнээс нэг ирсэн дуудлагыг гинт сандаг. Тэгэнгүүтээ өө нэрээ нэг жоохон хүүхэд 911 рүү залгаад эмэгтэй хүний орилох жимээ сонссон гэсэн штэ. Бүр 30 секунд гараа орилсон гэсэн. Айгүй бол яг тэр эмэгтэй Анита байсан байж магадгүй гэж бодоод тэр хүүхэд дээр очиод асуудаг. Жоох хүүхэд ч гэжтэй нэг 15 16 та өсвөр насны эрэгтэй хүүхдээсэн мөлий. За тэгээ тэр хүүхэд хэлэхдээ оройны 9 цаг 45 минутанд нэг эмэгтэй хашгирах дуу гараад би гайхаад ээжтэй хэлсэн. Тэгчээд шууд гэрээсээ гараад хашааныхаа тэндээс нэг машин байхыг нь харсан. Тэгсэн чинь тэр машин шууд хүн гарч ирэхийг нь хараад гэрлээ асаахгүйгээр машинаа асаагаад одоо замаар явж байгаад бүтэн эргээд тэр хүүхдийн байсан газрын өөдөөс нь ирээд цаашаагаа явсан. Тэгэхэд машин дотор одоо хэдэн өсвөр насны гэмээр надтай ч хэцүү 2 3 эрэгтэй хүүхөө сууж исэн. Тэгэд арын суудал сууж исэн нэг эрэгтэй хүүхэдтэй би яг харц тулгарсан. Тэгсэн чинь тэр машинд байсан эрэгтэй хүүхдийн толгойд машины таацанд нь тулцсан бараг л одоо яг нэг юмн дээр суугаа явж исэн юм шиг надад санагдсан. Тэгээд дээрээс нь эмэгтэй хүний хашгирах чимээ сонсогдсон болохоор би яг дотроо яг нэг хүн эмэгтэй хүн гулгаалчаад явж байгаа байж магадгүй гэж надад бодогдсон гэж хэлдэг. Тэгэд тэгсэн чинь яг тэр үед нь манай хөрш гэртээ ирж исэн. Тэгэхээр би хөршийнхөө машинд нь суугаад тэр машиныг нь дагаад яваач гэд хэлээд бит хоёр араас нь машиныг дагсан боловч одоо ингээд гүйцэж чадаагүй алдцсан. Эргэн тойрноороо хэсэг явж байгаа нэг фарм шиг газрын хажуугаар явсан чинь нөгөө машинаа олж харсан. Тэгээ машинаасаа гараад гарч идэ асаагаад нөгөө хоёр ч машин дээр нуцсан байна л да. Тэгсэн чинь хинч байгаагүй. Тэгэхээр нь дахиад нэг эргэн тойрноо хальт харж агаад за айгуул бол машин андуурсан байлгүй дээ гэд цагтаад дуудсан гэсэн. За тэгээ цагтаа нөгөө хүүг нь олж аваад мэдүүлэг авахад машины ард явсан хүний царайг би хальтал харсан. Яагаад тэгэхээр орой олцсон байсан. Тэгээ машин гэрлээ асаагаагүй байсан. Тэгээд арт явсан хүнийг би яг хальт гудамжны гэрэлний доогуур машин зөрөхөд ингээд царайг нь харсан. Тийм болохоор яг баттай хэлж чадахгүй нэ. Тэгтээ яг ямар машин байсан би яг сайн хэлж чадна гэж хэлдэг. Нөгөө хүүчин ямар машиныг төрсөлж хэлж өгөөд тэгээ цагтаа нар тэр хүүгийн хуршүүдээс нь бас мэдүүлэг авахад 2 өсвөр насны хүүхдүүд Анита шиг хар үстэй эмэгтэйг ингээ хулгайлаад машины ард хүчээр суулгахыг нь харсан гэж хэлэхэд одоо цагтаа нар яг энэ яг Анитагийн алуурчуд мөн байна да гэд мөртлөө өсвөр насны хүүхдүүд рүү нь шилжүүлдэг. За тэгээ би энэ удаагийнхаа дугаарыг 2 парттайгаар хийе гэж шийдсэн. Тэгээд парт 1 маань ингээд дуусчихин. Би одоо парт 2-оо 2 юм уу 3 хоногийн дараа оруулчин. Хамгийн задлын хугацааны бол хагас өдөр гэл яг оруулчих бах. За тэгээ тэр болтол хүлээж агаарай. 시시가 말하준 바인데 과두기 선지 만지다 뷰트런지 두기 선지 만지다 죽다 제슨 주고 줍는 데를 시시가 말하준 바인데 과두기 선지 만지다 뷰트런지 두기 선지 만지다 죽다 제슨 주고